Эхлэл бүхэн амаргүй. Бидний дунд өөрийнхөө бие галбир сэтгэл хангалуун алхаж яваа хэдэн хүн байгаа бол танд өөрчлөлт хэрэггүй гэж юу? Үн 45 хоногийн хугацаанд хэрхэн бие баримтын гайхамшигт өөрчлөлт гаргаж чадахыг бид танд үзүүлнэ. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн бие баримтар сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 5 дахь дугаар эхэлж байна. Фитнесийн спортын гайхамшигыг мэдрүүлэгч, бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалралт тэмцээний хошоо аврах, Аз ТV-ийн аварга шалралт тэмцээний хошоо алтан медальт, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Харин түүний хатуу дэлгэм гүнхэн сорилтуудыг даван туулж, өөртөө хувьсэл хийх зорилгод нэгдсэн 6 оролцогч, өөрийгөө өөрчилж 45 хоногийн хугацаанд хувьсэл хийхэд бэлэн. Цорын ганц ялагчийг хүссэн газарт хүргэх төмөр хүлэг хүлээж байна. Өмнөх дугаар. Өдрөөс өдөрт өөрчлөлтийг биеэрээ мэдэрч буй оролцогчид амьдралдаа шинэхэн дадал суулгах гэж дор бүрнээ хичээсээр. Уран бугарч, эдгэл эвдэрч, арган бухардам ээдрээд үйл явдлууд ар араасаа суурсан ч эвлэлд нь нэгдэж хамтдаа амжилтын амтыг мэдэрсэн. Өнөөдрийн дугаар. Чамд би ганцаараа зориулж шүн чамайг би дасгалжуулах юм уу? Би шүнд ерөөсөө дасгалжуул гэж орой дасгалжуул, өглөө дасгалжуул. Надад бол айгу төвхтэй энэ заяа. Таны дүүл би таны дасгалт дээр очихгүй угаас. Тэгээд гараач Тэгээ явъя. Гар. Явна. Явла биш. Өдрөл мутам хайш. За бусна би халаа. Улаанбаатар хот өглөөний 10 цаг 30 минут. Өмнөх өдөр. Наад дага аваад зээл. 100% яаж. Гар. Хөл байхгүй. Гар. Төрсөн өдрийн минь хөргий. Төрсөн өдрийн минь хөргий. Яах ч Төрсөн өдрийн минь хөргий багшаа. Төрсөн өдрийн минь хөргий. Багшигаа төрсөн өдрийн баярыг өгсөн тэдний гентийн төлөвлөгөө бүтлгүүдэж нэгнээ даамай гомдох төгсөн. Харин одоо багшигаа жинхэнэ утгаар нь баярлуулахаар сэтгэл шулуудсан бүсгүүчүүд гайхалтай бэлгийн ирэлт гарч Улаанбаатар хотыг нэгжихээр шийджээ. Хамгаалагчийн хувьд ямар зүйлээр стрессээ тайлж байна да? Өөрийнхөө сонь сайхныг ярина уу? Яаж стрессээ хөгжим сонсож ин тэгэл өөр. Ай хөгжим сонсож ийн, ном уншиж ийн. Өглөөд босоод талбайгаар би гүүж ийн. Бараг тэгэх гэж байна. Гандан гарч байна. Ганд ор ном уншиж ийн. Тэгэж би стрессээ тайлж ийн. Оройдоо би бясалгал хийждэг. Би бол оройдоо нэг 100 г вайн бол уучдаг. Одоо Ануухай багш харж их юм бол би орой олгон 100 г вайн ууж яа дий. Ууцсан байхад та нар юу яа дий. Чадсан бол энэ бичлэгийг монтажид оруулаарай заа ёо. Тэгж ярих юм бол би одоо удахгүй бид төлгөөн болох гэж байгаа. Арай алхан нууцаар бас зайрмаг идэж байна. Та юу? Тий. За энийг баримтжуулаад авсан шүү манайха. Өөрөө тоглоно гэдэг өөрөө. Арай болгон маш гоё цэцгийтэй зайрмаг ёо. Минь номын сүүлчийн удаа амтд заримдаа баяртай гэж хэлээд хагацаагүйсэн биш үү? За Ануухай багш би бүр энэ хүнийг арай чи юм гэж бодсон. Нэрээ гутарж ийн ичгэж өрөөсөө. Ямар муухай юм бэ нэрээ ёс журам гэж байх хэрэгтэй шүү дээ бүр зүцгийтэй зайрмаг гэсэн гинэ. Жил болгон өөртөө төрсөн өдрөөрөө зориулж бэлэг авдаг. Тэгээ энэ удаад маш гайхалтай, маш үн цэнтэй бэлэг өөртөө сонгож авах гэж байна. Тэгээд юу вэ гэхлээр Хамиргаан арт буюу Монголын өв соёлыг түгээгч гайхалтай дэлгүүр дээр ирсэн байна. Тэгээд хэдүүлээ орж миний бэлгийг сонгоцгоё. Ерөнхий ивент тэтгэгч Хамиргаан арт. Сайн байна уу? Эшин сайн уу? За сайн хэлтэрнэ үү. За миний хувьд өөртөө энэ удаад маш гайхалтай бэлгийг сонгох гай хайгаа явж байна. Тэгээд надаа гоё байгаа ийм сонин содон ялангуяа Монголын өв харуулсан тийм надад
өөртөө зориулж бэлэг болгож авахар тийм бүтээгдэхүүн юу байна? Та өдөр тутамдаа гэвэл бүс байж болно тийм ээ. Эмэгтэй бүс одоо энэ зэрлэг кобрагийн ажлаар хийсэн бүс байна. Гэтэ миний хувьд бүр ингэмэр аахгүй. Энэ удаад би өөрийнхөө төрсөдөрт бүр илүү ач холбогдол өгч байгаа. Тэгэхээр миний хувьд зөвхөн өөртөө бэлэг болохгүй ч өөрөө хүүтэй хүн учраас ер нь өв дамжиж үлдэх юм онцгой бэлэг сонгоомоор байна. Тэгэхээр надад нэг юм гоо монголчууд тийм. За тэгвэл бид нар юу яаж байна? Тэгвэл бид нар энэ дээлэн дээр тийм Монгол дээлэн дээр бас өмсч зүүж хэрглэж болох бүс байж болж байна. За манай энэ бүс болохоор ер нь бол зэрлэг зааны арьс болсон байгаа. Аваад үсч байна. Арьсан юуных гинэ? Зэрлэг зааны арьс. Одоо нөгөө тамирч чинь бүс айгуу чухал байдаг. Зөвхөн Монгол манайх анх удаа. Вау. За энэ нэгэн төрлөөр зүүдгүй 2-3 төрлөөр зүүх боломжтой юу? Би чинь бас нөгөө бүс нь өөрөөс их сонирхолтой байхгүй юу? Чи энэ голоос нэг ингээд аваад зүг. Энэ болохоор одоо жишээ нь та одоо жишээ дээл биш те өдөр тутмын одоо хэрэглээндээ мөн одоо өөр жижиг одоо өмдөн дээр зинс өмдөн дээр ч юм уу те зүүж ингэж авч болохоор хэрэгж болно гэсэн үг байхгүй. Тэгээд урт богноо ингэж тааруулаад зүүжиж болно. Тэгэхээр мөн та одоо хоёр янзаар хэрэглэж дээлэн дээр ч хэрэглэж болно, жирийн өмд хувцсан дээр ч хэрэглэж болно гэсэн үг байхгүй. Миний хувьд харахад бас бид нар чинь нөгөө штангтай суудаг байхгүй юу? Суултын бүсээрч хэрэглэмээр ч юм шиг санагч чинь зөвхөн дээлэн дээр гангараад авахгүй тий. Тэр талаас нь зөвүүл яах бол санаа зовоод байна л. Та энэ дээр санаа зовлтгүй. Яг тэгэхээр зааны арьс маань өөрөө одоо жирийн үхрийн арьсыг бодвол 5-аас 10 дахин илүү бат бөх байдаг. Нэгдүгээр хоёрдугаар заан ч өөрөө хөлөрдөггүй учраас ямар нэгэн хөлсөнд одоо норн чиг татна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас нөгөө илэгдэж гандах тал дээр бол бас маш бат бөх гэсэн үг байхгүй. Зөвхөн би хэрэглээд зогсохгүй цаашаа миний өөрөө хүүхдэд хэрэглээ авах. Ер нь бол нэг хүн одоо эргэлж одоо эдэлж дуусна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг байхгүй. Эмэгтэй хүнд одоо хэрэгтэй те бүр юм амар гоё тийм нандин дурсамжтай бэлэг байвал тийм бага эвдэрхтэй үдэхээр те тийм хэрэгтэй байнгын хэрэглэхээр тэгэхээр чи хөрөвч яамаар чи ой гоё утас ах уу утас арай үнэтэй байна оо яасан тастай байна өргөндөө авсан уу батгах шиг хоёр их өөр байгаа шүү гэхдээ бүр хамгийн үнэтэйг л авах хэрэгтэй юм байна. Сэтгэл догжуулах гайхан бэлгэний эрэлт гарсан бүсгүүчүүдийн сүүлчийн зогсоол City Mall электрон барааны их дэлгүүр. Хөө ингэдэх үү? Багш нөгөө нэг юм хавтас бариад байдаг штэ. За нөгөө бидний тэмдэглэгээ энэ төр хийдэг. Тийм болохоор чи ингээд ер нь бол авч явхад амар авсаархан пад ч юм уу сонирхох юм. Пад байв зүгээр юм биш. Болж байна. Падаар чинь тий keyboard залгаад ноутбук болчин амар зүгээр пад байсан дэр. Ямархуу паднууд байгаа бол Октод маань багшийн хавцсыг ухаалаг технологиор солихоор шийдлээ. Аргагүй мэрэгэн сонголт байна шүү. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За би City Mall-ийн менежер Бодрал гэдэг хүн байгаа. Та хэд маань ерөнхийдөө анхаа багштай төрсөн өдрөөр бэлгээ ер нь сонгоцсон юм байна. Тэгэхээр яг одоо энэ болохоор Apple brand-ийн iPad Pro 11 за M4 чиптэй 256 GB-ийн багтаамжтай хамгийн сүүлийн үеийн iPad байгаа. Ерөнхийдөө TV8 телевиз болон анхаа фитнес шоу манай City Mall электрон барны эхлүүртэй хамтарч ажиллаж байгаа. За ивент тэтгэгчээр орж байгаа. Тийм учраас манай City Mall-ийн удирдлага болон хамт олонны зүгээс анхаа багштаа энэхүү iPad-ыг төрсөн өдрийн бэлэгээд өгж байгаа шүү. Ваа, ямар гоё баярлалаа. Энэ миний нүдэнд бас их тусч байна. Энэ талаар бас дэлгэрүүлж хэлэж. Энэ хутга байна тийм ээ. Тэгээд энэ хийцэн бас их сонирхолтой байна. Энэ хоёр талаа савх шүү гэн. Тэгээ ямар ясаар хийгдсэн болоо. За энэ болохоор арсан зааны соёогоор хийсэн хутга байна. За савхны хувьд болонгууд анаашны шилбэний ясаар хийсэн. Ийм шилбэний яс гэдэг маань бол ерөнхийдөө нөгөө амьтны одоо хамх
жингийн ачааллыг те авч идэг учраас маш бат бөх. Мөн дундуураа нөгөө чүмэг байдаг учраас уян хатан одоо эдлгээтэй байдаг гэсэн. Одоо манайд байгаа маалгүрт байгаа бүх бүтээгдэхүүнүүд ерөөсөө Монголдо ганц. За энэ болохоор ерөөдөө яг харагдах байдал нь бол энэ байгаа. Тэгээд та бүхэн маань бас шоугаа амжилттай дуусгаад хүссэн хэмжээндээ хүрээрээ гэд орсогч бүрдээ сэдэм малын хамт олонны зүгээс таврах бүс бэлтгэлж байгаа шүү. Амар үр дүнтэй юу? Үр дүнтэй. Халтын сэгсэрч мэс. Энэ хоёр төрлийн гэрлэр таны доктор бүхийг хайлуулна. Энийг жолоо молоо барьж зүүж болно гэсэн. Хаач хамаагүй хэрэгжилж болно. Ерөнхийдөө гэртээ офстоо төвжрэл. Одоо зүгт гарчих уу? Яс үр мэдрээ. Өрсөлдөгч нараасаа зүүж болно шүү. Энэ байнга зөв үстэй. энэ болохоор нэг оролцогч доктор багш юм дээ. Тийм. Тэр авчи. За тэгээ энэ болохоор бас ануухай багшид бас баг хэрэг байна уу гэдэг байна. Багшаад ингээд ийм Тий. Өдөр бидний дээр нэмчихгүй юу? Тийм, ануухай багшд бас өгж байгаа шүү. За ингээд амжилт хүсье. За сэтим мод эдтэн бор нэглэлүүрээ та бүхэн манаас өргөнөөр үйлчлүүлээрэ. Манайх бол яг бүх төрлийн гэр ахуйн цагсгаан бараа, гар утас, ноутбук, suurин компьютер, хоолой гар утаснуудыг ерөөдөө хүүгүй шимтгэлгүй урчлагаагүй 3-8% зээлийн нөхцлөөр бүх бараа бүтээгдэхүүн олгож байгаа. За би танд дахиад нэг санал болгох зүйл бол одоо энэ цүнх байна. Манайх захиалагчдынхаа хүслээр бүх төрлийн тийм болно. Бүх төрлийн дайрсаар цүнх болон гутал одоо хийж өгдөг байгаа. Тийм энэ болохоор ингээд зааны арьсан. Энэ болохоор зэрлэг дахь. Африкийн зэрлэг дахын арьсаар ингэж хийсэн. Хэрвээ та хүсвэл мөн одоо бас анаашны арьсаар хүртэл бид нар Миний хувьд болохоор яг Монголд ингээл тэ Африкийн хаавьяасан Африкийн хамттаас ингээд арьсаар нь хийдэг газар сонсож байгаагүй юм. Тэгээд их сонссон ч бас сонирхолтой. Ингээд танаас магадгүй энэ зааны арьс ч юм уу сквал тэ анаашны арьсан одоо цүнх авлаа гэж бодоход намайг бас сагдаа шалгаад авах үедээ бас тэр тал дээр бас айж штэ энэ чинь амтыг хамгаалах гэдэг. За та энэ санаа зовлтгүй. Манайх нөгөө нүүбийн харьяа зэрлэг ан амтын хөдөлтөг зохицуулдаг сайц гэдэг байгаа олон улсын байгууллагын зөвшөөрөлтэй. Тэгвэл одоо миний хувьд цүнхээ байрлаа энэ тэнд шалгаад авахгүй нь штэ тий. Тийм. Тэгэхээр яг нь ер нь бол одоо эн чинь хэдийн одоо жишээ зааны арьс ч гэсэн байгалийн жамаараа унсан тийм амьтдыг одоо манай тэр нөө дистрибьютор Италийн байгууллага маань албан ёсны одоо зөвшөөрөлтөөр Би ч бас орж ирэхдээ санаа зовоолъя нөгөө миний удаас айгүй амтан дээлтэй амтай хайрладаг болохоор яаж энэ амттын хамаг арьсыг аваад ирчих гэсэн чинь бас угаасаа байгальдаа өөртөө эндээд те тэндээс таад маань энэ арьсыг нь боловсруулах юм гайхалтай бүтээгдэхүүн бас хийдэг юм байна. Тэгэхээр би бол энэ цүнхтэй явж хахад намайг цагтаа шалгахгүй юм биш үү бас. Энэ бол гоё юм аа. Төрсөдрийн бэлэгтэй боллоо. гоё юм а те нөгөө нийгмийн даатгал төлдөгөө хамаарахгүй Зээл өгдөг. бүх төрлийн зээл нь хамагддгаараа гоё. За миний хувьд бол бодож байгаад хүсээ авъя гэж бодлоо. Яагаад тэгэхээр яг миний ажил мэргэжилт бас илүү төгөж таархаар тэгээд зөвхөн би хэрэглээ зогсохгүй манай өөр хүүхдэд маань хүртэл үлдэх юм гайхалтай өв болсон энэ бүтээллийг авъя. Энэ бол би бол бүсгэж арахгүй юм. За та энэ бүсийг ер нь бол худалдаж авснараа одоо тухайн энэ зан чинь сүргэлж амьдардаг тийм ээ. Тухайн сүрэгт одоо жишээ нь хоол унд тийм ээ. Эм тариа за харуул хамгаалалт мөн одоо тэр нөгөө амьтныг асардаг тэр байгаль хамгаалагч нарт бодлож авсан мөнгө нь очдөг гэсэн үг юм. Тэгэхээр энэ бол ер нь бол цагаан мөртэй бизнес гэсэн үг байхгүй юу? Бид нар яг албан ёсны дистрибьютор болж явдагаараа онцлог байгаа шүү. За баярлалаа. За энэ нөгөө манай одоо зааны арьсны гэрчилгээ байгаа. Тэгэхээр энэ зааны арьс нь болохоор одоо энэ Африкийн Танзани үнсэн зан байгаа. Тэгэхээр энэ бол ер нь одоо тухайн бүтээгдэхүүнийг ашигласан зааны арьсны гарал үүслийн бичлэг гэсэн үг. За тэгээ миний бүр нэртэй ингээ миний авсан бүтээгдэхүүний бүх код бүх юм л байдаг юм шүү дээ тий. Тэгээ танайхаар үйлчлэхэд маш их баярлалаа. Тэгээ ажилд амжилт хүсье. За тань ч гэсэн амжилт. Дараа уулзъя. Дараа дахиад ирнэ. За явцгаая манайхаа.
Ер нь бол бэлтгэл маш хүнд байгаа. Тэгээд хөлсөөр шингэнээ нэлээ алдаж байгаа. Тэгэхээр усаа сайн уух хэрэгтэй. За нөгөө хэдээсээ төрүүлээд би болчихлоо. Хонгорцуулаа хүчтэй байгаараа гэд энийг наач. За өөрийгөө сэргээгээд нэг вакус аваад дээшээ бэлтгэл рүүгээ төрүүлээд гараад тасгалаа хийжээ. Бие халаажээ. Бэлтгэлийн 14 дахь өдөр. За өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарсан уу багшаа? Сайхан амарлаа. Юу өмссөн яаж зогсож байна вэ? Охтод гайхаа л биш үү? Жаргалмаа юу өмссөн? Багшаа та мэдчихэж байгаа зү би одоо та нам плюс сайзын модель гэдгийг мэддэг. Би одоо би мэдэхгүй шүү. Чи плюс сайз модель гэсэн юм уу? мэдхэл өстой тоо. Мэдэхгүй юм бэ? Би одоо амар гоё ингэ тураад байгаа байхгүй юу багшаа. Тэгээ өнөөдөөс эхлээд бүр ингэ улам биенийхээ галбирыг гаргамаар санагдаад. Өнөөдөөс эхлээд стилээ жоох өөрчлөлчлөө. Ойлгоно үстэй багшаа. Ойлгохгүй юм. Чи яаж аа? Яг ч тоглолттой муу яг ч яаж чаа. Тоглолтын зүг, фитнесийн зүг хоёр ижлэгийн загвартай, хоёр өөр өнгө гэдэг гэхгүй. Тэгсэн тоглолтынхаа зүгийг аваа. Яана. Фитнесийн юм дотор тоглолтынхаа юу хийснээр мартаад байгаа. Одоо тэгтээ ирж байгаа аваад ирнэ. Хоёр юм хувцастай яаж бэлтгэлээ их өнөдөр. Нилээн чанга бэлтгэл орно шүү дээ. Ялангуяа биеийн дээд хэсэг ажиллуулсан нурууны бэлтгэл хийх гэж байна. Би ч нөгөө эхний дугаар дээр бас нөгөө хувцгүй ирсэн болохоор яг зовлонг нь ойлгоод байгаа байхгүй нөгөө араас хувц ирж байгаа гэд те. Фитнес дээр нэгдүгээрт заавалчгүй бүрэн бэлтгэлийн хувцастай авах хэрэгтэй. Нөгөө торгуудынхаа хувцыг авчирсан уу? Бэлтгэлээ хийж байхдаа бэлтгэлийн зориултын хувцас өмснө үү? Нэгдүгээрт одоо та хоёрын энэ хувцас чинь дасгал хийхэд тээртэй байна. Хоёрдугаарт яг бэлтгэлийн зориултын хувцас өмсөхгүй бол дасгал дээр одоо нөгөө хөлөрж арина шүү дээ. Тэгэхээр бас нөгөө гой тоглолтынхаа хувцас энэ бас муухай олох магадaltaй шүү заяа. Ямар ч тач одоо энэ хувцастайгаа эхлээ бие халаачих. Тэгээд дундуура амарч явах үедээ бус нь амарч явахд очиж хувцас солилцоороо за. Өлсөж гинөө. Зарим нь бүр өлсөөд нүхлээ гэж чат бичээд байгаа. Өлсөж гинөө. Өлбөрч үхлээ гэд эрдэнэ тунгаа бол бичээд байгаа шүү дээ. Би юу? Тэр чинь нөгөө нэг сэтгэлээ задах гээд би дандаа хоол нэмчлэг үзээд байгаа. Тэгэл энэ хэдийг бас өсөлдөгчнөр юм болохоор хоол идчихээ гэж бодоод байгаа. Тэгэл явуулаар идчихгүй байгаа. Тэгэхээр хамгийн гол нь таадаг ихлээр ингээд цадж байгаа юм уу? Хоол хараанд цасан бичлэг үзэхэд цадчихад байгаа юм. Тийм өнөөдөр тэгвэл би хэдэн хоол үзэх. Тэгвшөө бүр гоё болмоор байна. Хэдүүлээ ерөнхийдөө энэ зураг авалт байгаа ч гэсэн бэлтгэлээ хийгээ явж байгаа. Бэлтгэл дээр таслаад хаяад яваад байгаа хүн байгаа. Бэлтгэл 2 тасалсан, 2 хоцорсон. Нэг бол 8:30-д, нэг бол 7 цагт ирээ гэд боломж өгсөн. Маргата яагаад өчтөр бэлтгэлээ дуусахгүй гараа авчваа. Үгүй яах. Тэгэл хоцорсон юм ч одоо тэгэл тэр чигээр л явъя гэж бодсон шин. Чи намайг бишмаа гэхэд бусдаагаа хүнлээд цагтаа яагаад ирж болохгүй аа? Үгүй яах вэ? Би чинь эднэрийг бодвол энэ чинь албаны ажил хийж байгаа. Өглөө 8:30-д бэлэн байна. Тэр шин 12, 11 гэл дуусаал тэгэл заримдаа оройтох үе 1, 2 хүртэл ингээл хоолоо бэлдээд өглөө нь тэл чадгаараа л очиж байгаа юм тэр шин. Үгүй. Ганцаараа албаны ажил хийдэг, бусд нь ажил хийдэг юм уу? Би одоо нойргүй гоо. Ажилгүй юм шүү бас. Харин тийм та хэд ажилгүй юм биш үү? Би бас ажилгүй юм шүү. Өглөө та хэд энэ хин 8:30-д бэлэн ажил дээр очиж байгаа. Өглөө болгоно 8:30-аас ажилтаа хэн байгаа юмд одоо яг үнийг хэлэхэд. Ер нь бол бид нар энэ шоунд орохдоо одоо маш хатуу гэрээ хийсэн. Тэгээд альва ажилч гисэн тий бүх юм одоо гэрээний дагуу явагдаж байгаа учраас энэ ажил гэдэг утгаараа хүн хувийнхаа юмыг одоо өөрөө зохицуулах нь хувь хүний өөрийн асуудал. Тэгээд ингээд хоол молоо саахад ингээд угаасаа хангалттай л стресстэй шүү дээ. Тэгээд ингээд яаж яхад ингээд яг зарим одоо ингээд уур муур бухимдлыг одоо ойлгоё тий. Гэхдээ заримдаа одоо арай л шүү дээ. Тийм биз дээ чинь. Яг одоо тэгэл өдөр болгон тийм стресстэй гэж яахгүй шүү. Өглөө тийм амар ингээл сөрөг энерги авчаал яаж би ажил дээрээ тий юу ч болоогүй юм шиг ажиллаад байж. Чамаас бусд нь хүүхдтэй хүмүүс байна. 2, 3 хүүхдтэй хүмүүс байна. Ажил төрөлтэй хүмүүс байгаа ш. Зураг авалтаа энэ ч хүртэл 3 хоног зураг авалтаа явж байгаа л ирж ш. Чи ганцаараа чи ингээ амар бие төвтэй байгаа тахгүй. Би л амар юм одоо ганцаараа л ажиллаж байгаа гэсэн чи юм үнцгээс хандаад байгаа байхгүй. Тэгээ зохицуулаад байж яах. Чи зохицуулж чадахгүй байгаа ш. Ингээл инглээ тэглээ гэл чатгаараа л зохицуулж ш. Өөр яах юм. Бусдын цагтаа ирээ болоод байна чамаас бусд нь. Бид нар чинь бол уян хатан чанар бас байна ш. Бид нар чинь. Тэгээ чам 7-оос очих боломж өгсөн юм шүү ер нь бол. Гэхдээ 7-оос очиод би 8:30 гээд тэндээс гарлаа. Би тэнд цаг ин түгжирж штэ ажил руугаа. Тэгээ би өдөр болгон хоцорж ийн угаасаа. Тэр түгжрэл чинь миний асуудал биш штэ. Чи яагаад над руу дайраад байгаа. Тэгээ би яаж тийм том цүнхтэй би алхаад явах юм. Таксидаа л явж байгаа штэ тэр чинь тэгээ. Өглөөс нь ялгаагүй таксидаа л очиж байгаа штэ. Тэгээ яаж яах ирлээс гэр хорны чиний ярьж байгаа юм чинь амар тэнэг байгаа аахгүй юу?
такси суулаа хоцорлоо одоо миний асуудал. Надад би чамд 8:30-д ирээ гэж хэлсэн. Тэр хамаагүй 8:30 чадахгүй байна гэхээр 7:00-д ирээ гэж гэсэн. Биш байхгүй юу? Таны янз янзын аашиг өдөр болгон төвчээд ингээд би гоё байна гэд ингэж явах угаасаа боломж байхгүй угаасаа. Чамаас бусдтай би бол зүгээр л хэлчихэж байгаа. Бусд нь бол тэгж хүлээж байгаа. Хүмүүс угаасаа хүний нүүрэн дээр юм хэлж чаддгүй шүү дээ. Дандаа л араар нь ярьдаг шүү дээ. Чамд би ганцаараа зориулж шүн чамааг би дасгалжуулах юм уу? Би шүнд ерөөсө дасгалжуул гэж орой дасгалжуул, өглөө дасгалжуул. Надад бол айгүй төвхтэй энэ заяа. Харин дүүл би таны дасгал дээр очихгүй угаас. Тэгээд гараач тэгээ явъя. Гар. Явна. Яа биш. Тэгэл муутай хааш. Яа. Асуудалч биш лээ те. За бус нь би халаа. Амар хэрүүл уруу хийж байгаа бүсүүний цангаа амар тэг шаардлага тавьж юм байна. Ямар ч үед өөрийнхөө байж бусдаас айж имэлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ухаалаг хэрсүү охин минь ямар тааж хэлэг үгсээ тас хийдэл хэлээд заалыг орхин явлаа. Түүний ямар их хичээл зүтгэл гаргаж байгааг багш нь ойлгосонгүй юу? Эсвэл ер нь би маргадыг ажиглаад хараад байгаа. Айгүй эмзэг байгаад байна. Жохон шаардлага тавьж өгөнгөт л ерөөсөө өөдөөс хар яар хийгээл ерөөсөө сонсохгүй байгаад байна. Тэр нь хэний төлөө ер нь гоё болох гэдэг юм тийм үстэй. За манайд ч гэсэн ер нь бол ажиллаа зохицуул, амьдралаа зохицуул, цагтаа хэдүүлээ 45 хоногийн шоунд орж байгаа учраас бүгдээрээ дэг журамтай баймаар байна. Янз бүрийн асуудал ярмааргүй байна. Ингээл хэдүүлээ яриад асуудал гаргаж ирээд байвал асуудал мундахгүй штэ. Хүүхэд байна, нөхөр байна, ажил амьдрал байна, жүжигчд байна, дуучид байна те энэ чи би ганцхан маргад руу орилж чарлаад илүү одоо зааварчилгаа өгöd байгаа юм ерөөсөй байхгүй. Таад яг адилхан энэ тэнцүү явж байгаа. Манайд ч гэсэн бас бэлтгэлээ ер нь бол таслах юм цаашаа юм асуудал гармааргүй шүү. За хувцас олчихно. Тэгэд харамсалтай байна маргадаа ингээд дөнгөж шоу эхэлж байхад талдаач ороогүй байж хад ингээд бууга хүчдэг. Харамсалтай байна. Би 2 3 бэлтгэл дээр дахиж харъя. Тэгээ ер нь бол цаашаа явчаасаа шоуго дуусгасаа л гэж бодож байна. Тун удахгүй. Бэлтгэлийн зааланд халуухан өрсөлдөөн эхэлнэ. Нурууны төхөөрөмжтэй талбар. Эмэгтэйчүүдийн нурууны өглөлтийг хамгийн сайн харилгадаг. Далбааны булчин хөгжснөөр бэлхүүс нарийн харагддаг тул энэ дасгалыг заавал хийж байгаараа бүсгүүчүүдээ. За энэ дасгал маань бол нурууны далбааны булчинд орж байгаа. Тэгэхээр нуруу маань гоё юм гурвалжин болоод ирэхээр тайлан гоё нарийн харагдана гэсэн үг шүү заяа. Орч нь. Тайлан гэсэн чинь. За тэгээд эмэгтэйчүүдээ нөө палач ч юм уу сколевчик өмсгөлөөр энүүгээр нөөх гарч ирдэг тийм багшаа бүр нутраа гарч ирдэг. Ерөөдөө бол маш их ялангуяа энэ нуруун дээр эмэгтэйчүүдийн хувьд айгүй хөглөлттэй байхгүй тэгээ гоё даашин дөмж чаддгүй зун болж байгаа одоо гоё задгаа ингэртэй юм өмсөх гэхээр яадаг лээ энээс нөөх гарч ирдэг хийж вэ би тайлбарлчихъя. За тэгэхээр манайд бол нурууны булчин маань гурвалжин болж ирээд өөхн багсаад ирэнгүүт хөвлийн маань тайл маань нарийн харагдаж өхнө шүү дээ. Хэд үг за тоолын 1 2 тоолсонгүй багш. Баг 20 30 яваач тоолсонгүй би 2 20 хийсэн шүү дээ. 3 хөрөмжөө зөв ашиглах нь амар чухал юм байна. Тэгэл ингээл дундуур нөгөө хүчийн алдаал, далигаал ингээд ирэхээр буруу булчин руу орно. Буруу юм хазгаа булчинтай болчихвол яах юм те. Ингээд жоох урагшаа шүү те. Амар гэрч байна. Гэрч байна. 2 ялаа. Амсгаа авлаа. 3 гүйцэд гар дэшээ явъя. 4 ялаа. 5 хааш орж байна. Мөр багшаа. Нуруур орно шүү зэ явлаа. Ер нь бол багш бид нартай өнөөдөр бол айгүй айтайхан гоё зүйлээ харьцлаа. Гэхдээ бас эвгүй яг нэг зааж өгөх хөстэй тасгалуудаа заачаад энийг харьцахгүй байна. Тэгээд яг нарийн ширээ юм аа бас яг хэлэхгүй тэр нь жоохон эвгүй байлаа. Амсгаа авлаа гарлаа. 3 яваач. 2 орооч. Ганцхан орооч. Хэрэг минийхөө. Яса. Та тэр хатарын шиг дуулж ихтэй амар нарийн мэлхүүстэй байсан юм байл шүү. За тэр баг фотошоп бах уу тий. Фотошоп бах уу тий. Бараг гидс өлсөд бараг
дуулахаар боллоо хотод орж өгнө. Та багш амьдралдаа ерөөс бүдүүн байж үзег байх те ерөөсөө. Бүдүүн байж үзсэн Жирэмсэн багтаа жоохон бондоосон баг. Тий, жирэмсэн багтаа гэсэн чинь ер нь нэмсэн 15 байлаа лөө 17 8 л нэмсэн. Багшийн хэдэн жилийн өмнөх зургийг харсан шүү дээ. Ер нь агш айгу турхаас. Хөөрхөн байсан мэлээ шүү бас. Одоо яач байгаа. Тэгэхээр надад тэр төрхөнд хөөрхөн байсан амар уртахар өстэй. Эхний даваагаа амжилттай давсан охид дойдгор гэгчин зогсож байна. 10 9 Яра. Жиг татмаар нэг жайж За би байгаа. 24-өр хийж байгаа шүү охтоо. За. Охтоо даачгш. Хин охин. Хин охин. Бүгдээрээ л охтоо тань уу? Пүү, чи юм гоё идэг лөө. Наа чи тэгтээ гоё ус үлээ. 3 4 За 5 орч. Та ясам дээр манай батаг шиг дийлдгүүд юм байл шүү дээ. Буугаад өгчт юм байл шүү дээ. Яасан? За чимээгүй зүгээр би мэдэж гин юм. За гэж явчихж байдаг шүү дээ. За Бацгцыг шүү. цаагаар бол тайд би бас цаагаар бол тайд бас бадагчаад байгаа шүү дээ. Өнөөдрийн уурамсгал жоохон ингээл нэг жоохон бүрхэг ихлээл ингэсэн болохоор нэг тасгалаа бас нэг багшийг уурлуулчих үү дээ, буруу гэж үү дээ гэж бас нөгөө манай хүн чинь бас жоохон юм байгаа ш нэг хүн хаяа гарчгаар тэгээд тэрэндээ жоохон ирмэлзээ жоохон өөрийгөө бас хичээсэн. 12. Харин багшаа та ер нь намайг дандаа л хараал жин дандаа нэмдэг чи бол нөгөө улсны баавга шиг том биетэй юм биш наагаараа яв. Гэтэл эмхтэн шүү дээ. За яв. Дахиад 10 явчих. 1 Хаш орч. 2 Хаш орч. 70-ны доош орж байна. За 3 4 Энцгаа. 4 Яг нуруур орно штэ. 5 орж штэ. За 6 Хойлон манай үед энэ ч бол нэлээд хөөх байгаа байхгүй. Мэдэж гэнэ үү? Мэдэж гэнэ үү хөөхтэй байгаагаа? А? мэдэж штэ. 9 За Тортин ануха. Чадчихагүйц. анууха манууха яах гээд байгаа. Юм л олон ануухаг ойрлоод яах гээд байгаа. Яах гээд байгаа. Өдөж байж явруулаад авлаа. Өнөөдөр багшигаа 50 байлгах болж гориг үнтэй. Ануха багштай өрсөлдөө ч юм уу тий одоо дургуудаа тэгж байгаа юм биш. Ерөөсөө л эцсийнхаа нөгөө дасгалынхаа эцсийнхаа тоог хийж дууслаа шүү гэдгийг ингээд өөрийнхөө энэ дотоод хүнээрээ ингээд гаргаад байгаа байхгүй юу. Тэгэд багш бол тэрийг бол жоохон хүн дээр хүлээж аваад ах шиг уурлаад ингээд. За 1 2 За яг ийшээ орж байгаа шүү зэ. Орж гин үү? Ийшээ. 4 За амсгаа авлаа. Хойлын манай үед энэ нуруунд дээр бол нэлээ өөхөн штэ. Энийг алга болгох юм уу? Алга болгох юм уу? Энийг алга болгоё л доо. За. Хоол алдахгүй бэлтгэлээ таслахгүй байх юм бол юм адил цааш болох юм шүү. Бала. Yes. Ямар амар юм бэ? Хүн алдаа штэ. Хураагс тавилаа. Чи ер нь согтуу байгаа юм шүү. Би юу? Намайг манай дүүнер тэгдэж штт. Та ер нь л бол хөөхөн худлаа зохиолын дуумуу дуулдаг болохоос яг уг хүн ч юм бол амар садист штт. Юу ч гарч мэдэн заяа. Алдах нь дээ өөдөөс. За садист Эрэгтэй байсан бол алдж явахгүй юу? Тийш. За охтуудаа хэдүүлэн маань дараагийн их тасгал энэ төхөөрөмжтэй тасгал байна. За муу адил нуруу руу ачаал өгөөд за нурууны өөхийг бол марсаа хайлуулж өгөөд албаны булчинд орно. За эндээс харж байгаа. Хөлөндөө мөрний хэмжээтэй зайнаас үл ялэг жижигхэн тавьчих болно. Өвзгөө аргачлуулаа. За эндээс гар тохоо нуулрахгүй. Авлаа. Дэше гар гүйцэд явлаа, амсгаа авлаа, буулгалаа. Харж гинөө. Оп. Буулгалаа. Эндээс ганц хамгийн чухал ажиглах зүйл бол тохоогоо нугалахгүй, тохоо нугалчих юм бол нуруу руу норохгүй шүү заа. Хааш орч ийн өгзөг рүү нороод гинөө. Мөрлөө. Нуруу руу л оруулмаар юм. За, далны арлуу. Хоёр талар хоёр талын ямар нэг хавирганы хоёр талаар. Зөв үү? Далбааны булчин нурууны далбай. Чам тавирга байгаа мó? Байгаа. Цаана ногч тагшаа. Далбааны нийлмэс. Яа, явлаа дэш гүцэд авъя. Амсгаа авлаа гаргалаа. Сүүлийн 10. Дасгал хөнгөн байгаагүй. Яагаад гэвэл бид нар ч бас 5 дээр илүү байгаад байгаа шүү дээ. Зөвхөн бид хөнгөрцөө учраас дасгал хөнгөн санагдаад байгаа байхгүй. Яг л гараанаас гардаг морьч юу юм да. За. Орч ийн үү? Ороод байгаа мó илдээ. 8. Янз бүр орж ийн. За. За дараах нь орё.
Яагаад дасгал хийснээр энэ гоё орилмоор санагддаг юм бол багш. Гэхдээ харин тий багш тэрийг ойлгохгүй байхгүй. Чи тэр садист занд нь таардаг юм. Жоо харшил. Санаа нийлхийг чаринчныг үзүүлж байна та. Энэ ерөөсөө энэ өгзөг нь хотоодгүй, нуруу муруу нь хотоодгүй. Заяа хайцсан юм би яасан. За энэ хаяхгүй одоо сурчнаа. Энэ артаа ивч аваас энэ одоо ашиглад юм уу энийг? Чи энэ өгзөг ашиглад юм ер нь. Инээ төрөж явахгүй шүү дээ. Наата ашиглад юм уу? Ашиглана шүү. Дөрвтойхон шиг гоё ингээ өглөлтөө. Ямар ч ашигладгүй шүү. Ашиглана. Одоо ингэ ашиглал даарч энэ хартаа ингээ гоё ашиглал. Багшийг хараа. Та урд нь хараад. харин тийм байна. За 5 орох. Энэ одоо 2 шилдэг. Чи 4 нэргүй юу болох юм бэ? Багшийн нэгтлээ өгдөг 3,500-ийн 5. За болцсон. Миний дараа ирэхдээ автаж байгаа юм. Гэхдээ арай ч гэсэн талан дээрээ бас айгуу сайн хотелтой давтнаа. Дахиад бүр гоё. Хаашаа идэх машин дотор нэг босгоо яригдчих. мопед нь юу мотоциклэн дээр сормос унтж явсан гэл нэг яриад байсан. Ахиж мопедтай залуутай болцохгүй. Сормос аваа явчихсан юм байна. За яавлаа. За хоёлын өмнө бас энэ пропорц алдагдсан ерөнхийдөө жоохон дөрвөлжин биеийн пропорц таагаад байгаа шүү дээ. Тэр хоёлын дасгалыг хийх юм бол тайлна гоё яах вэ? Нарийнхан. Сайн гоё нарийнхан болж харагдана гэсэн үг зэ. Яла. Нурууны айл хэсэг рүү орч. Яг энэ голынхан нөгөө загсан юу гэдэг лээ. Далгааны булчин загас байхгүй шүү дээ нурууны дотор цаа юм. Яла. За орсон. Орч гинэ. Ашиглаач надад. Завгүй байгаа. Юун завгүй байгаа юм? Гэтэ ч орж унтах завгүй байна. Завтайсан бол явахтай, ашиглах нь тий. Чи завгүй л бай заа ер нь завтай байх юм бол их буруу замаар орчихоор нөхөр байгаа шүү ч. Бид нар чинь бас нөгөө зураг авалтаас гадна багш бас тасгал хийлгэж байгаа учраас арай нэг юм даах чадвартай, биеийн тасгал даах чадвартай болоод яа гэдэгтэй. Яа, хаашаа орж байна? Араб морины бүкс шиг л харагдаж байна. Нэг ирлээс хурдан морь ирээд нэг юм жоохон нөгөө Ийм амби араб морь хараагүй мэн үү? Яа. Өөрсдийг бас та эцтэй амар ихтэй багш араб морь зорж гэж байгаа шиг. Энэ одоо араб морь байлаа юу? Гэхдээ ер нь гоё л шүү. Ийм араб морь байлаа юу? Энийг бол биелгүй дээ. Явлаа. Та одоо тэг угаасаа сунгааг нь тааруулаад байгаа юм шүү. Явлаа. Сунгаад байгаа юм шүү. Юугээ сунгах юм? Одоо яг сойлгонд бэлдээд. За. Би бас Монгол морь бол. Зөвхөн та Уяа сойлгон сайхан тохирч. орж байгаа мó хөөш. Орж штэ багшаа ороод штэ. Одоо чи харин овол таны асуултанд чи хариулаад орчин уу? орж юм багшаа. Яг тэр доошоо. За. 2-7 настай доошоо. Нилээ хөөхтэй штэ. Өөх байгаа л та. Нилээ өөх шүү. Нилээ 100 өөх шүү. За яа. За яа. Дахиад 10. Харж байна уу охтуудаа? Энэ харж байна уу? Ийм хөөх. Сүүлийн 5 4 3 зөв. 2 За ганцгаач. Доош бүс бодохоор зэ чи жоохон дэвшлүүлчих. За яг энэ биш орчих. За. Гарга. Орсоор сорлогоо гэдэг. За охтуудаа одоо хэдүүлээ өргөжлүүлээ дараагийн тасгалдаа орно. Тэгтээ дараагийн тасгалгаа хэдүүлээ зочин багштай орноо. Монгол улсын начин элгэр сайхны амар сайхан. Өнөөдрийн зочингоо хүлээж авъя. За. Сайн уу? Сайн байна уу? За ингээд манай оролцогчид маань өнөөдөр нурууны тасгал хийж байгаа. Тэгэхээр одоо бүгд бас нурууны ерөөдөө хүчний тасгалуудад төлөвлөгөө хийж явдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо хоёулангийн маань хувьд энэ нурууны төхөөрөмжтэй үргэлжлүүлээ. Одоо бидний 3 дахь тасгал гэсэн үг. Тэгэхээр 3 дахь тасгалаа хэдүүлээ төхөөрөмжтэй. За олонний дунд алдаршсан нэр нь бол та хэд мэдж байгаа те Дунгуй амраа нэрээрээ одоо манай нэлээд сайн эрдэнэ дугуулаа бол нэлээд сайн мэдж байгаа. Яргалмаа манаас таньж байгаа тийм ээ. Мэднэ. Манай сурахны талаас бичлэг хийсэн байсан. Одоо өнөөдөр бас тэрийг эргүүлж хэлнэ. За тасгалдаа орох уу? Том хүмүүс ирээд тахаар бид нар бас сүрдэж байна. Нурууны төхөөрөмжтэй дасгал. Энэ дасгал нь нурууг сүрлэг хүчилхэг харагдуулах шийдтэй.
Нурууны булчин хөгжүүлснээр хүний бие өв тэгш харагдана. Гой нуруутай бүсгүй ямар ч даашинцыг амьд болдог. Нуруу гой хотоо шүү. Болж байна манай хонгороо. Болж байна. Хэдэн тоо явуулах байлаа? Сан 12 юм уу? 15 байвал яах вэ? За 15-аар явуучих. За. Хоп, аршаа сайн далаа явчлаа буцаага гараа явъя. Хэд үү? 13. 14. За гараг үст. Дэше сайн явуулж. Нуруугаа сайн хотооч бүгдийхгүй шүү. За. За басан. Яг өнөөдрийн дасгалыг бол чадхад хараад хийлээ. Ер нь та зочоо орж ирэх гоё байд юм шиг байгаа тий. Гой ордог байхгүй шүү. 12 13 14 Нэмлээ 20 болгоё багш. За. Тэр нь амттай 17 18 19 За сайн байна. За болж штэ сайн байна штэ. 15 хий гэсэн бол 20 хийж гин 20 хий гэсэн бол 25 хийж гинэ гэдэг чинь багшийнхан одоо уралж байгаа шин жаргалмаар орж ийна гэж би өөртөө урам өгöd байгаа. Гараа сайн дээш тэнэлгээд. Тэгж байгаа энэ рүүгээ наашаа далаа авчаад байгаа гэсэн. хөвчих юм бэ. Далаа авчаад байгаа шүү. Далбаа мэдрээд татна гэсэн. Орж ийн үү? Орж ийн. Хаашаа орж ийн? Энэ ямар мах гэдэг? Арай нулимсны мах. Ингээд ашаана тогтчих бодог дав. Аа. Зод нат. Хаашаа орж ийн? Яг таардаг байж sorry. Хүү за тийм. Би хүүгээ өдөртгөр яа бах. Орсон уу? Орсон уу? Орсон багш. Зүг. Уг нь хөөрхөн яг багшиг дуурайх гэх нөгөө багшаас тэр нөгөө нэг юм хавцыг аваад цогсон чи яг босготоо дараад хөөрхөн нүүрэн тохорон цогцоо. За хин сайн хийж байна. Бүгд ялгаагүй хатлахын сайн хийж шүү. Бүгдээрээ сайн байна уу? Нэрээ бодоорой, нэр хүндээ бодоорой. Эхний хоёр дасгал нь сайн хийсэн юм уу? Миний чирээс ядарсан шин жалгаа шүү дээ. Бодлоо ороод ш. Нэрээ бодоорой. За та. Дөрөв. Нуруу гой хотоош бүгдээхгүй шүү дээ. За ганцхан аваа. Одоо ч амар зүүн сужчихээ. Тоош буулгаач. За. Ер нь л тууштай байх юм бол явандаа ийм болох магадлалтай юм байна гэж ойлголоо. Оцоо гэдэг оцоо. Чи яаж юм? Дараа уулзсан шүү. Танд илүү анхаарал тавиад шүү дээ. Хасч манай Эрдэнэ тоглоогоо хасж байгаа. Наваа ингээ өдөөд өгдөг байхгүй юу? Гэхдээ бид ч нэг тийм цагаахнаар би нэгэ өддөг. 8 болж шүү. 7 6 5 нургаа хотоош ойл бүхтэйхгүй шүү. За. Тэгж байгаа юм аа. Хошиж жоохон гэдэг ч зүгээр гэсэн. За нурууны бас далбааны булчин руу орлоо. Гар давхар ажиллаж гин. Нурууны өөх маань бол нэлээд сан багасж өгөн байна. За ганцхан авлаа. За басан. Аруу. Ачаалтан таарч байна уу? Яа таарч. За бол. Ерөнхийдөө ачаалтаа хэдүүлээ хүнд хүнд албах байх шаардлагагүй шүү. За ерөнхийдөө өөртөө таарсан чингээр өгтөө. Тэгээ ер нь энэ танд жилхэд ингэдэг байхгүй. Дасгалынхаа тоо дасгалаас жоохон айгаад тэгээ нөө амьсгал дээрээ алдаа гаргаад тэгээд эрт ядраад байдаг байхгүй. Тэгэхээр дасгалаас ямар ч айх шаардлагагүй. Гол нь амьсгалаа зүг авах хэрэгтэй байхгүй. За октодоо одоо хэдүүлээ хамгийн сүүлийнхаа дасгал руу орох гэж байна. Тэгээд зочин багш маань та хэдэг ачаал ерөнхийдөө худал бас авсан харагдахгүй байна гэсэн учраас жоохон тоогоо нэмээд хийчих. Гэхдээ агшин жинг нь бол мэдээж хүнд ч өгөхгүй таарсан ч юм бэлдсэн байгаа шүү. За хоёулын дасгалыг харуулъя. Бас нурууны булчингийн дасгал шүү октодоо. Таны гоё тайлбарлаа өгч. За эндээс гараж ихний уршаа маягтай. Тэгээд эндээс хаашаа энэ рүү санаач өгөөд. Тэгээд энэ дээрээ жоохон 1 секунд барих маягтай. Дээшээ сайн сунгаад Гоё та боломжийг ашиглаа булчин бариад аваач октодоо. Дээшээ нуруу руу орчоос. Тийм биш тэг энэ дээр хатуу юм те. Буруу газар дараад. Дараад энэ гинэ чамаг. Буруу газар дараа. Чи хаана юм бэ? Ярьсан мэт дээ. Ямар өгчтэй. Манай угаараа өчгөн дээр тавьчих яана. Нуруу шүү дээ. Одоо яг тийм байна. Оо яг. Тэг яг нэг ингээ хөдөлж байгаа, орж байгаа булчингийг мэдрэхгүй арай жоохон доош өвцөг хав дээр нь гараад ицсэн гэсэн. Орж байна. Хөнгөдөд байгаа юм шүү. Нэмэх ойлоо.
Ихчээсээ өшөөгөө аваад жоохон жим ингийн нэм. Нуруу руугаа л гоё оруулмаар. Яг хоошнаа. Сугаа авчих юм ихтэй. Өдөр болгон алуур анах хаах шиг харна гэдэг чинь нэг өдөр болгон лавшаа идэх гэдэгтэй адилхан бас үүд тахгүй шүү дээ. Одоо хизээ яаж алуулах вэ гэдэг өнөөдрийн зочин багш гэж тэгж тэ сэтгэл зүй маш их чухал тоо бодоод байл гэдэг шиг яг ингээл эрэгтэй зочин багш ирэхээр чинь бас нэг тоо могоо бүрдэл мартчихж байгаа юм чи. Болоо. 8 амсгаа гаргаш. Тоогоо аршаа явуулж. Хоошно. Хоошоо шүү заа дэлгэхгүй гэсэн үг. За. Хотоох гэж хичээсэн чинь зочин багшийнхаа ажид хотоосон гинэ. Тэрийг өөрөө анзаарсангүй. Манай хэд бас намайг шоолж байна. Энэ ардаа энэ хотод юм шүү дээ. Ардталтанд багш ирсэн чинь амар хотод шүү дээ. Тийм ээ багшаа яг. Энэ яг тийчээд. Яг тийм байгаа. Төрөө чинь юу хотоохгүй байсан чи ард багш ирсэн чинь амар хотоогоо Цоо авчаад одоо гоё болчихсон шүү дээ. Огтуд маань ч дасгалаа хичээнгүүлэн ягштал хийж байна шүү. 14. Яа. За сайн биш. Хотоодог байсан юм шүү заа. Би өөрөө яг тэрийг сайн мэдгүй. Яагаад гэвэл хамгийн мангаа дасгалтай байцаа. Чи нэг манай гişүүн мөн үү? Гişүүнгээ хэлсэн чаа. Би зүгээр булчингаа л мэдэрч байна. Болтгоо. Амсгаагаа гарш. Ёстой мундаг. Нэрээ хичээдэг юм шүү дөлгөөнөө. Ер нь бол дасгал дээр хэдүүлээ нөгөө булчингаа мэдрэх нь чухал. Тоо бол тийм сонирн бол биш ахна шүү дээ. Гол нь гоё булчингаа мэдрээд зөв техникээр орох нь хамгийн чухал шүү тийм ээ. Тоогоо бодоо төрүүлээ ядарчдаг байхгүй. За сүүл нэг. За болсон. Тэг байнгын хөдөлгөөнтэй байнгын юм сургуультай байдгүй бидний хувьд бол маш хүнд тусч юм юм л. Жох хүнддэдэх шүү. За хоёул тоог нь баг. За сүүлийн 2 орч. 1. Агшаасаа явуулж минь үү? 2. За гар гүс доошо буулгах шүү за. Ирнэ бол. Минийх ч болохоор ингээд гайгүй ирнэ. Яг ингээд нөгөө хөвлээ хэсгээр ингээд нөгөө хайрын бариулна амар юм байсан болохоор энийгээ л хасгал. Чи яах гэж байгаа надаараа? Минь үү? Өнгөөр чи өгсгөл хэлмээр байгаа байхгүй юу? Энэ хөлөө нааш нь энэ тал руугаа гიშгтэй. Тийм биш. Урагш нь. Чи яах гэж байгаа? Энд гიშгтэй. Гიშх юм. Яг ёо гэдэг юм шүү. Яг өвдөхгүй юм ээ дөө. Хөлөө нааш нь. Чи юу болж байгаа шүү. Минь Багшаар хөргүүлэх гээд. юу гэдэг вэ? Ялдамхан би намайг сансандаа хүрлээ. Зүүн гарын жоохон бэрмот авах шиг байна. За сүүлийн 5 орчдгоо. Одоо 2. 2 юм уу? 2. Яа. За болчихлоо. Энэ араа ёо толгой ирсэн авчих. Энэ шүрмс татчих штеп. За өнөөдрөөс хамгийн алцгараараа байлаа шүү. Жохон тоо авчмаар юм уу? Амсгаа аваар. Чи яас ууралцсан байгаа мó? Уурлаад байгаа мó? Ер нь бас өөр нэмэгдээд байгаа шүү дээ. Уушаарай. Улам надаас өөр аралсан гарна шүү. Чи яа уурлаад байгаа юм? Гайхах юм. Угаасаа хоолой хасаад олон хоног болж байгаа. Өөр угаасаа нэмэгдэл юм. Эвээ чааваас та одоо дөнгөжл нэг 10 12 хонж байгаа шүү дээ. Тамирчид чинь 6 сар 1 жил хоол барьдээ шүү дээ. Яла. 19. За босно. Юу ингээ ууралцсан байгааз? Хартаа. Өлссөн эмэгтэй хамгийн аюултай гэж юу та үнэн? Тун удахгүй. Оролцогчид гоо үсгэлэнгээ улам бүр тодтогох нүүр бодлтын хөгжөөнд сорил гүйцэтгэх болно. За манай охтуудаас асууж лавлахаар асуултууд байна уу те тэгээ багш нөгөө нэг та хэддээ урам зориг өгөх гээд бас өнөөдөр бас хүндтэй зочныг урьсан байгаа. Тэгэхээр та хэд маань асууж лавлах зүйл байвал бас энэ боломжийг ашиглаад бас асуучаарэ. Амраа начин чинь 2012 15 онд л нөгөө нутгийнхаа аймгийнхаа баяр наадамд шүүгрөөд нөгөө шин залуу хүчтэнгүүд нэг одоо нөгөө хүчийг яг үзсэн шүү дээ нөгөө тэ та тэр үед чинь яг залуу бүхчүүдийн одоо бэр нь хэр байсан. Тухайд би бас өөрөө залуу байсан л та. Ер нь үе тэнгийнхэнтэйгээ л барилж байсан тухайд. За өөр дүлгөөнөд асуух юм байна уу? Нэг цамцаа тайлаад нэг. Яа гад вэ тэрөөс. Та
Нөгөө ийм булчингийн ялгарлуудыг харъя л да. Угаасаа энэ бүх хүмүүс чинь нэг юм нөгөө юу юм. Одоо бид нар нэг юм сул булчин яриад байгаа шүү дээ. Одоо далны булчин. Тэр дээр байгаа юу хойно нөө гэхгүй юу? Варгал хоёрда. Сэрвэний булчин. Яа. Энэ сэрвэний булчин. Одоо ингээд боломжийг ашиглаа хүрээд үзүүлээ үзэн. Ингээд сууж шүү дээ. Одоо яг миний яг нөгөө аавын тал, ээжийн тал хоёулаа бүх юм таахгүй юу. Тэгээ одоо яг манай аавын ээжийнх болохоор бас нэг юм улсын нэг юм начин хүн байж байгаа өнгөрсөй. Аавынх болохоор одоо ингээд яг аймагт ингээд одоо яг тэгээ нэг арслан заан болоо явж байгаа хүмүүс байхгүй юу. Энэ хүмүүс маань нөгөө нэг айгүйх юу яадаг л да 100 болонгоо таач ингээд бэлтгэл яваад өгдөө шүү дээ. Тэгээ та бүр хамгийн урт хугацаагаар хэдэн оноор явж үзсэн бэ? Би нэг сар гарна л явжсэн баг. Сар хагастай. Гайгүй биш тий. За тэгээд өнөөдөр Анухаас фитнес шоун дээр маань ирж октоодтай манаас хамтдаа нурууны дасгал хамт орсонд маш их баярлалаа. Тэгээд начинда Анухаас фитнес шоуны зүгээс гарын бэлэг бэлгэлж байна. За баярлалаа. Гэтэ бүх хүнтэй суух гэж жоохон хэцүү гэсэн тий ер нь. Тэгээ айгүй хаягддаг шүү дээ тий. Хоолон тэгээд тэр сэтгэл зүгийн ингэж яах гэж тий бас хэцүү юм шүү тий ер нь. Бэлтгэлдээ яваад өгчөн. Тэгээл эхнэр нь бүх юмыг тий авч үлдэн шүү дээ. Ер нь бол спортын хүнтэй суух бол хэцүү шүү дээ. Одоо тэгэл заал бэлтгэл тэмцээн уралдаан ингээ айгүй цагаар бэлтгэл энэ төр гэдэг болохоор тий. Эмэгтэй чи эрэгтэй чи ар гэртэн тэгэл эхнэр хүүхэд нь ойлгоод ингээд явна гэдэг бол хамгийн чухал. Ой, миний машины хайж байгаа боломжтой манайхаа. Йоо, чиний машин хайди. Энэ. За түрдээ цоочтой л байна. За өөрсдөө машин цооцгоё. Челленж бол ямар тач бидний хөсийг гаргасан юм л байх бах. Угаасаа дээр волейбол тоглосон, тэ хүнс цуглуулж бахуулсаа гүйсэн. Одоо тэгэхээр бидний бас өөхийг уйлуулахаар ахаад нэг гүйж мөөсөн л нэг зоваасан л юм байна гэж. Туркийн багийн зурлаач нэр бас хөвжиг хайцсан. Та нар анзаарсан уу? дагаад байгаа байхгүй юу? Дагаад чи хайцсан юм шүү. Бараг би бараг бомгор нүүрнүүд нь бараг бидэртэй нуутаар өслөд ам шүү. Тэгээ бидний хажууд идэж чи хоол өнөж идэхгүй шүү дээ. Би нэвтрүүлгийн багийн хинаас тэрийг л одоо тэрүүлсэн гэж бодож байна. Овслийн төлөв халуухан өрсөлдөөний дараагийн зогсоол Beauty Japan Cosmetics. За сайн байцгаана уу? Сайн байна. За манай Beauty Japan Cosmetics-ийн зүгээс өнөөдөр та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байна. Намайг Намун Гэрэл гэдэг Beauty Japan Cosmetics-ийн борлуулалт албаны даргаар ажилладаг байгаа. За тэгээд та бүхэндээс компанийнхаа талаар товч танилцуулгыг бас хүргэхээр бэлтгэсэн байгаа. За манай компани болохоор 2002 онд үүсгэн байгуулагдсан Япон улсын тэргүүлэх зэрэглэлийн салбартай илүү тэргүүлэх зэрэглэлийн 30-аас 130 гаруй жилийн түүхтэй одоо үйлдвэрлэгч компани аль биесны эрхтэй дистрибьютор компани гэж явдаг. Нийтдээ ерөнхийдөө манай BGC-ийн зүгээс 16 үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг ийм компани байгаа. Тэгээ Улаанбаатар хоттой болон орон нутгийн нийтдээ 33 салбар дэлгүүртэй гэдгээрээ бас илүү онцлогтой Монголын одоо хамгийн олон салбартай Япон гоо сахны сүлжээ дэлгүүр гэдгээрээ илүү даваа талуудтай байгаа. За өнөөдөр манай Beauty Japan Cosmetics-ийн одоо яг үндсэн нэрийн дэлгүүрээр дээр та бүхэндээ танилцсандаас маш их баяртай байна. Тэгээд бас одоо Япон улсын 77 жилийн түүхтэй Chipre брендийг бас илүү онцолж байгаа учраас та бүхэндээ нүүр бодлын бүтээгдэхүүнүүдийг бас бэлэг болгон өгөхөөр манай компани зүгээс бэлтгэсэн байгаа. Тэгээд энийгээс та бүхэндээ бэлгэлж байна. Баярлалаа. Танаас ч дандаа гой бэлгэнүүд аваад байгаа шүү. За яг одоо та бүхний одоо гарт Японы 77 жилийн түүхтэй нүүр бодлын бүтээгдэхүүнүүдийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн манаас нөгөө бүтээгдэхүүнтэйгээ сайхан танилцаад нэгэн хөгжин сорлыг даах байгаа. За энэ хөгжин сорлынхаа талаараас та бүхнээ танилцуулъя. 5 минутын дотор тол ашиглахгүйгээр өөрөө өөртөө нүүр бодол хийх челленж
бэлтгэсэн байгаа. За тэгээ ерөнхийдөө та бүхэн маань 1970-аас 2025 оны одоо тренд нүүр будалтуудыг бас эдгээр ингээд зургаараас бэлтгэж харуулах болно. Хүн болгоны одоо нүүр будалтууд нь ондоо байх болно. Тэгэхээр та бүхэн манаас Chupre брендийн бүтээгдэхүүнүүдээ ашиглаад илүү гоё мэдрэмжтэйгээр нүүр будалтаас гоё хийгээд үзээрэй. За ингээд та бүхэндээ будгаа алгаад хэрхэн толгой будахыг үзүүлье. Битгий цочоорой та бүхэн маань. Яа, цараа яа. Энэ сорил бол надад бол амар таалагдчихээн. Ер нь бол манай том охин ч одоо өсвөр насны охин. Тэгээ би охиндоо амар өлөрдөө үзүүлээд хурдан хэлдэгдэгс одоо энэ бишгээр одоо охин маань хараад жоохон дооглох бах. Олон жил хүмүүсээр бодоосон л болохоос амьдралдаа бодож үзээгүй шүү дээ. Одоо энэ нөгөө илүү эргэтний авчидаг гэхгүй юу? Тэгээ ер нь бол өөрөө бол талент хараад нүрээ бодохтой муу. Тэгээ ээжийн бодог бол ерөөхдөө дэвтгүү төрлийн. Ер нь намайг чинь тийм өрөмний өвтмөт гээл одоо нэг тийм дуудлагууд байдаг шүү дээ. Амар сахилахгүй хөхт. Одоо яана буруу сэргэлэн болчихгүй дээ гээл. Бид нар ч одоо ингээд тайзны бодолт хийдэг болохоор айгүй зузаан тавигддаг. Эдээ талент харахгүйгээр богино хугацаанд даалгавраа биелүүлэхэд болин. Цаг явлаа. 2000 оны мейкап гинэ. За би чадах юм байна. Чаднаа. Би чадсан шүү. За крем маань энэ байна. Цараараа юм байгаа шүү. Оо, за ийм маркер бодох юм байна. Юу юуг. Заяан дэлгэрээ. Ховж бас гайгүй л юм байна. Оо, гайгүй юм шүү. Амар их юм биш тий. Фондейшн гэдэг чи юу лээ? Крем лөө. Яана энэ минь ч одоо Нүүрэн дээр маань айгүй хэм гардаг. Тэгээд тэрийг дарахад ер нь голтоо кремиг бол нэлдэг юм байна. Яна бүгдээрээ л ацтай юм уу ямар юм бэ? За фаундейшн гэж байна. За энэ бол мэдээж хэрэгтэй. Өөний чинийг зориултын задлагдаг юу байгаа ш. Тэгээд сандарсан чинь хөрхий. Өмсг нь одоо ийм 90 замд чи юм нарийнхан байсан шүү дээ. Одоо яана. Энэ нэг онцлог нь айгүй надад азтай контур юм байна. Яа. Бүр хугацаа заачихаар ингээд амар сандард юм. Одоо энэ чинь ингээд баг юм сэтгэл зүйн кардио болчих байгаа байхгүй бүр ингээд сандраад хөлрүүлээл те. Бас нэг нэвтрүүлгүүдээр гардаг шүү дээ. Гадаад надад ингээд толгой бодож мэддэг. Гурал зурж юм шиг л болж байна. Цагийн зүй эргэсээр л байна шүү. Ямар эвгүй юм бэ те ингээд өөрийгөө харахгүй бодно гэдэг чинь. Хацраа өнгөлчтэй бас яана би ч одоо хацар матар өнгөлж юм гэж амьдралдаа үзээгүй. Ямар ч толтой бүтээгдэхүүн өгөөгөө гэдэг нь ямар өөдгөө юм бэ? Би ер нь бол 5 минутанд л халтавддаг. Аминдаа энэ тээнийхээ хүн тэсгийг л тавиад байна. Тэгээ тэрнийхээ дууссан хэсгээр ингээд хамар өгж байгаа царайтай. Энэ бодолтын бас нэг онцлогоноос хазар өнгөлцөн байна айгуу тодор. За эсвэл сахар хүн шиг л юм болж ин даа эсвэл юм бүр юуч боллоо дээ тий. За хацраа өнгөлөхөд бас болно. Яг энэ юм байна. Чи ямар эвгүй юм бэ ёо. За энэ ягаан өнгө нь энэ байна. Нилээ их ягаан өнгө явж шүү. Йоо нэг зөв газараа бодож чинь нөө бороонгор бодсон бэ. За жоохон юм цэнхэр өнгө оруулчих. Ямар хэцүү юм бэ ёо. Бүрийчтэй. Цагтай болохоор амар хэцүү юм. Манай Монгол эмэгтэйчүүд чинь ерөнхийдөө амар шанаа өргөнтэй байдаг. Би бас өөрөө бас нэг тийм төрлийн эмэгтэй байгаа. Тэгээд бараа босон баха. Би хамраа илүү их өндөрчхөөр нүүр амир нарийнхан дуу харагддаг. Ер нь бол нөө жоохон том нүүртэй болохоор Тайм яахаар бүр ингэж тэмдэглэхгүй шүү. Одоо ч сонирхсан бодгийнхаа мөнгө ороод хүчиндээ. За энэ газ хүмс хөөл бодож болох гэдэг. Заяана энэ юм уу? Энэ яг ягаан өнгө байна уу? Энэ шүү дээ. Энэ яг цэнхэр юм шүү. Тийм. Класс хэрэгтэй яах вэ? Энэ хөөдө бар өнгөөр хэлж. Яаж гоо дээ бэ? Хатаг багт. Юу болоод нэ? За хацар өнгөлөх энэ чинь ягаан дуу юм байна те.
Дахиад нэг цайруулагчны багс аахгүй юу? Явчмаар их юм те. Юу за одоо өөр юу нэммээр юм бэ? Яг ингэж миний юу бодно контр Яна. Бараг төгсөн бох оо яа гоё хүн чинь өөртөө ихтэй явах хэрэгтэй шүү дээ. Болж байгаа юм аа. Юунд та энийг гэдэг вэ? Бодоггүй нөө. Усны тусал мэд ижилхэн бодчихъя. Өөртөө ихтэй гэсэн. Ихтэй толон тарах хэрэггүй л болов. Зөө. Энэ зураг нь ол юм бэ? Зураг нь ол юм бэ? Юу ямар бэ? Яац юм бэ нүд мүдээ. За. Вау! Аа гой бодсон бэ. Тэчүү төгсөн бэ. Дээдлийн хайсгийг жоохон тод өшөөд тэн оруулж өгөх байсан юм болов уу гэж бодогдож байна. Гэтэ бас сансныг бодвол бас гайгүй. Зовлонгийн хурдан дээр зүгээр яшигцсан шүү. Тэр. Энэ миний 50 гэж ааз. Манай Beauty Japan Cosmetics-ийн зүгээс ер нь бол тавууланд нас баяр хүргэе. Өнөөдөр бас маш гоё итгэх санаачлагтай, гоё тууштай, оролцоотой оролцсон та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн ерөнхийдөө гол ялагч маань 2000-ад оны одоо илүү нүүр бодлын трендийг илүү тодтогч гаргаж өгсөн, будагтайгаа бас илүү харьцаж өгсөн, илүү түргэн шуурхай, будалтын ууслалтыг бас илүү сайн гаргаж өгсөн дэлгөөнийгөө сонгож байна. Баяр хүргэе. Би хэлсэн ш. Дахиад чи дөрүүлэх юм шүү гэдээ анх яагаад хийстэй юу? Ууслалт хийсэн шүү энэ нэг юм харалж марлаа. Угаасаа энэ амьдрал дээр өөрийгөө ч гоё бодд юм билээ. За тэгээ ялагчийнхаа одоо бэлгээгээл танилцуулъя гэж бодож байна. Манай Beauty Japan Cosmetics-аас зориулаад ялагчдаа одоо хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгох хагас сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн эрхийг яг одоо сонгоод авах эрхийг бэлгээ болгож өгч байна. Баяр хүргэе. Ой хагас сая гэж яг 100 зугаар болж юм. Чи өгөх юм уу? 100 нь өгөх юм уу? Ингээд өгөх юм уу? Аваа. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Хувааж авч хор шарын дарахгүй бол болохгүй. Авьяас бэлгэн ундарсан авхаачтай охин юм. Баяр хүргийн үдсгэлэнт охин байна. Өдөр ирэх бүр өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод сэтгэл зүйн хувьслыг харуулсаар байгаа оролцогчдын өнөөдрийн аялал гентийн зөрчил, сэтгэл догтлолоор дүүрэн өнгөрлөө. Дараагийн дугаарт оролцогчид 2 дахь удаагийн хэмжилтэнд орж, 22 оногийн хугацаанд биедээ ямар хэмжээний өөрчлөлт гарсныг нүдээр үзэх болно. Эрч хүч явсан хүндхэн бэлтгэл, хөлс туслуулам гентийн сорилгууд тэднийг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсч байвал яг одоо бидэнтэй цуг гэх. Энэ бол Анухайс фитнес шоу. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсч байвал чадахгүй боломжгүй завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг гэх. Өөрийгөө шинээр бүтээж өөртөө хувьсал хий.